Хөгжлийн хурд нэмэгдэж боломжууд олширсан энэ үед үлдэж хоцрохоос айх айдас буюу FOMO нэртэй сэтгэл зүйн дарамт илүү тод мэдрэгдэж байна. Энэ үзэгдэл нь залуусын ирээдүйн сонголт, сургууль, ажлын карьер, санхүүгийн боломж, бүр гэр бүл төлөвлөлт хүртэл бусдын амжилтын хурдад дутуу байх вэ гэх айдсаас үүдэн яарч өөр тохироогүй шийдвэр гаргадаг байна. Нэгэн судалгаагаар залуусын 45% нь хэрэв би одоо шийдэхгүй бол боломж алдна гэсэн дарамтад ордог хэмээн хариулжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр FOMO нь хүний хувийн зорилго тодорхой биш байх үед илүү хүчтэй илэрдэг байна. Учир нь бусдаас хоцрох хэмээх айдсаар биш, өөрийн хөгжлийн замаа дагах нь хамгийн зөв гэж зөвлөдөг. Түүнчлэн энэ үзэгдэл нь сэтгэл түгших, нойрны асуудал, санхүүгийн буруу зуршилд хүргэх эрсдэлтэй байдаг. Зарим залуус өөрийн боломжоо хэтрүүлэн зээл авах, хэрэглээг нэмэгдүүлэх тохиолдолд өсөж байгаа нь сэтгэл зүйн айдас тогтворгүй байдалтай холбоотой юм а. Үлдэж хоцрох айдас бол хүмүүсийн хувьд хамгийн түгээмэл тохиолддог сэтгэл зүйн айдасын нэг төрөл. За энэ маань болохоор ер нь бол хайртай хүн хамгийн дотны хүндээ хаягдах, орхигдох, анзаарэгдэхгүй байх вэ гэсэн айдас төгшөрийн нэг хэлбэр. За яагаад үүсэж ийнү гэхээр дөрвөн гол одоо нөлөөллөөс үүсдэг. Нэгт нь болохоор хүүхэд насны дурсамжаас үүссэн байдаг. За энэ нь болохоор эцэг эхийн удаадараа орхиж байсан. За эсвэл эцэг эхийн салалт, за бага наснд нь өөрийг нь үнэлэхгүй байсан тэр зүйлүүдээс насанд хүрсэн хойно энэхүү эмгээг нь илүү их тодорч харагддаг. За хоёрт нь болохоор өөрийнх нь өмнөх харилцаанаас үүссэн одоо туршлагаас болсон байдаг. За нөгөөтэйгөр болохоор өөрийн үн цэн. Тэгээд би нэг ийм өөрийнхөө үн цэнийг бусдын хандлагаар одоо дүгнээд идэг хүмүүст маш их гарч ирдэг. Тэгэхээр хин нэг нь таагүй хандчихл юм бол би бол үн цэнгүй мэнэ гэдэг үндсэн дээрээс намайг орхих үе, хаях үе гэдэг энэ FOMO буюу үлдэж хоцрох айдас гарч ирээд байдаг ахна. Судалгааны байгууллагууд залуусыг өөрийн зорилго, үн цэнийг тодорхойлох, амьдралын бодит төлөвлөгөөгөө гаргах замаар FOMO-гийн нөлөөллийг бууруулах боломжтойг онцолж байна. Мөн амрах, эрүүл амьдралын хэмнэлээ хадгалах нь итгэлтэй алхах эхлэл болохыг сэтгэл зүйч хэллээ. Хүний айдас бол занг юм гэж яддаг үг байдаг. Тэгэхээр энэ нь болохоор энэ таны л одоо өөртөө сэтгэл зүйдээ үүсгэсэн, бодолтой үүсгэсэн л зүйл болохоос биш, яг таны хайртай хүн танаас холдож явахгүй, таныг орхихгүй, таныг анзаарахгүй, таныг үнэлэхгүй доогор үнэлээд байгаа зүйл огт биш ээ. Зөвхөн энэ бол таны айдаснаас үүссэн гоё харилцаа, за сайхан амьдрал, тэр бүгдээсээ одоо өөрийгөө холдуулж байгаа нэг хэлбэр гэсэн үг. Тэгэхээр таны хувьд болохоор харилцааны хувьд гүүр барих хэрэгтэй, хан биш. Тэгэхээр энэ FOMO буюу үлдэж хоцрох айдас маань таны хувьд болохоор харилцаанд нь хан үүсгээд байгаа зүйл шүү. Тийм учраас энийг илүү зөвөр одоо ойлгож мэдрээд, за тэгээд бас сэтгэл зүйчтэй хамтраад энийг илүү сайнаар эмчлэх, ангаах, бас илүү сайхан харилцаа руу өөрийгөө авч явах боломжтой учраас харилцааны хувьд гүүр болгон ашиглаарай гэж хэлэх нь. Сэтгэл зүйн айдас түгшүүр нь хүний даалд ухамсараас бий болдог зүйл учраас амьдралынхаа хөвшлийг өөрчилж, дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө эрэг цэнгээр дүрхэн сэтгэл зүгээ хянах хамгийн энгийн алхмуудын нэг юм. Мөн өөрийгөө хөгжүүлэх зорилгоо тодорхойлох, бодит амьдралтайгаа илүү холбогдох, цахим хэрэглээнд хугацааны хязгаар тогтоох чухал юм а.